Өнөөдөр экспортын асуудал зайлшгүй яригдах хэрэгтэй. Яригдах нь шалтгаанууд байна. Нэгдүгээр шалтгаан бол төрөний бэлчээрийн даас хэвтэрлээ гэж байна. Хоёрт нь өнөөдөр биднэрт борлуулах боломж нэгдсэн. Бид нар дотоодын хэрэгцээг болон экспорт нь гарах энэ бүх нөхцлүүдийг бид нар эхний ээлжнийг хангацсан. За хоёрт нь нэг одоо малчин өрхөд нийтдээ нэг 300 6 толгой мал те энэ дотор бол одоо хон ямаа гэдэг ингээд хуваагаад хуваарлаад авах юм бол 306 мал ноогдож байна. Энийг ингээд бид нар ингээд тооцоолоод жилийнх нь орлогыг тооцоод үзэх юм бол нэг малчин 306 малтай малчин өрхийн нэг жилийн дундаж орлого чинь 5-6 сая төгрөг байж штэ. Тэгэхээр чин тэр хүнд хангалттай мөн үү? Бас хэцүү үстэй тийм. Тэгэхээр биднэрт энэ олон нөхцөл байдлууд тийм ээ. Өнөөдөр биднэрт энэ боломжууд бүгдээрээ дээрэс нь энэ нөхцөл байдлууд маань өнөөдөр махны экспортын асуудлыг зайлшгүй ярьж